Сэтгэлийнхэн дүүс та бүхэнд шинэ өглөөний мэндийг хүргэе. За тэгээ өнөөдрийнхөө цагийг бүгдээр хамтдаа залбираад эхэлцгээе. Хайртай их эзэн бурхан минь танд баярлалаа. Тэгээ та бидэнд шинэ өдрийг өгсөн талархаж байна. Энэ өдрийн үгийн цагийг та өдөрт нь чиглүүлж өгөөрэй. Тэгээ энэ өдөр эзэн та үгээр дамжуулан үнэхээр бүтээгдэх тэр гайхамшигтай ерөөл нэгүслийг та энэ газар дүүргэж өгөөрэй эзэн минь. Аава таньдаа бүгдийг даатгаж, таньдаа бүгдийг өргөж байна. Бидний эзэн Есүс Христийн нэрээр таатхан залбирч байна. Амен. За бүгдээр хамтдаа Лук номын 8 дугаар бүлгийн 16-аас 18 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Хинч тэнлүү асаагаад савны доор нуух юм уу? Орон доор тавьдаггүй. Харин орж ирэхтэд гэрэл харуулахын тулд тэнлүүний суурин дээр тавьдаг. Илжлэгдэхгүй байхаар халахлагдсан, мэдэгдэхгүй байгаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Тэм та нар яаж сонсож байгаагаа анхаар. Хинд байна түүнд ихээр өгөгдөн, хинд байхгүй байна түүнээс байгаа гэж санагдсан хүртэл авагдана гэвэ гэсэн. Амен. За өнөөдөр бүгдөө суурин дээрх тэнлүү гэсэн сэдвээр бүгдөө хамтдаа суралцгаая. За тэнлүүг суурин доор тавьдаггүй. Тэнлүүг нууж тавьдаггүй. Тэнлүү асаах юм бол тэнлүүг бүх газрыг тэр орчныг гэрэлтүүлэхээр хамгийн өндөр газар ил газар тэнлүүг тавьдаг байна. Библиэлд маш тодорхой хэлсэн. Харин орж ирэхтэд гэрэл харуулахын тулд тэнлүүний суурин дээр тавьдаг гэж хэлсэн. Есүс бол ертөнцийн гэрэл. Есүс хэлэхдээ би бол хорвоогийн гэрэл. Намайг итгэн дагсан хүний амьдрал гэрэлтэй болно гэж маш тодорхой хэлсэн байдаг. Тэгвэл Есүс өөрийнхөө дагалдагчдыг бас гэрэл дотор амьдруулж, бас дагалдагчдыг бас үнэхээр өөрийнх нь гэрлийг цацраадаг гэрэл байгаасаа гэж үнэхээр хүсдгийг бид энэ хэсгээс харж болно. Тэгэхээр өөрөөр хэл Есүс бидний үнэхээр тэр агуу том гэрэл бол Есүс Христ итгэгч хүнийг бүр үнэхээр түүний өмнө байх ертөнцийг гэрэлтүүлэх бяцхан гэрэлтүүлгүүд буюу бяцхан гэрлүүд юм а гэж бас бид өнөөдөр ойлгож болно. За тэгвэл энэхүү гэрлийг ямар газарт ямар байгаас гэж хүсэж байгааг бид өргөжлүүлээд эндээс харж болно. Есүс өөрийнхөө гэрлүүдийг далд газарт нууж, савны ёроолд ор тавьж хиндэж харагдахгүй тийм газарт байлгахыг хүсдэггүй. Харин Есүс өөрийн гэрлийг ил байлгахыг, ил байлгаад энэхүү гэрлээр дамжуулаад түнэрх харанхууд гэрлэг хийгээ авчрах тийм эрхэм зориг хүсэл эрмэлзэлтэй байдгийг бид эндээс харж байгаа. Тийм учраас Бурхан бидний сонгож дуудахдаа биднийг ертөнцид гэрэлтүүлэхээр, биднийг эргэн тойронд гэрэлтүүлэхээр, эргэн тойронд байгаа түнэр харанхуг биднээс цацрах тэрхүү гэрлээр дамжуулж Христийн гэрлээр дамжуулж бас үнэхээр энэ газрыг өөрчлөхөөр Бурхан биднийг дуудсан байдаг. Тэгвэл үнэхээр гэрэл асааж байгаа хүн бүгдэд гэрлийг харуулахын тулд тэр газрыг гэрэлтүүлэхийн тулд тавьдаг шиг Бурхан ертөнцид гэрлийг асаасан нь гэрлийг Есүс Христээр дамжуулаад мөн Есүст итгэгч хүмүүст өгөгдсөн тэрхүү гэрлийг өнөөдөр асааж байгаа нь ертөнцид гэрлийг цацруулах тэр чухал эрхэм зорилготойгоор Бурхан энэхүү гэрлийг асаасан байна. Ах トゥ нараа та бид бүгдөө гэрэл юм шүү. Бид өнөөдөр гэрэлтэх ёстой. Бид өнөөдөр гэрэлтэх дуудлагатай. Бидний гэрэл бол зөвхөн далд газарт байдаг гэрэл биш. Бидний гэрэл бол зөвхөн савны ёроолд ор үнэхээр нуугдсан тийм гэрэл биш. Бидний гэрэл ил байхаар үнэхээр асах ёстой. Ил байхаар бид өнөөдөр энэхүү гэрлийг өвлөж хүлээж авсан юм а гэдгийг бидэнд бас тодорхой хэлж байна. 17 дугаар ишлэлдэр ижлэгдэхгүй байхаар халахлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан гэж огт үгүй гэж хэлж байгаа. Есүс Христийн гайхамшигтай илчлэл танд илчлэгдсэн бол энэ танд илчлэгдсэн шигээ эргээд хэн нэгэнд илчлэгдэх тийм зорилготойгоор энэ нууц бидэнд илчлэгцээр байдаг. Тийм учраас энэ нь өнөөдөр зөвхөн надад ирээд миний дотор бүхөх биш. Танд ирээд таны дотор бүхэж дуусах бус харин таны дотор ч гэсэн илчлэгдэж танаар дамжуулан таны эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралд Христийн нууц, Бурханы авралын гайхамшигтай нууц илчлэгдэх тийм зорилготойгоор энэхүү илчлэлүүд өгөгдсөн байдаг. Бурхан бидний амьдралд маш олон нууцлог зүйлийг бэлдсэн, нийл болгохоор бэлдсэн байгаа.
Өнөөдөр бид Бурхны талаар бүрэн мэдэж чадахгүй зүйлсүүд их байгаа ч гэсэн харин Бурхны нууцуд нь өдрөөс өдөр дэлчлэгцээр байдаг. Тэгвэл өдрөөс өдөр дэлчлэгдсээр байгаа энэ нууцуд нь яг үгүй Бурхан Христэд итгэж хүмүүсүүдээр дамжуулаад хүмүүсийн амьдралд байгаа нууц гэсэн зүйлсүүдийг ил болгохыг хүсчээдэг байгаа. Гэрэл өөрөө бүх зүйл дээр тийм ээ гэрэл асах үед харанхууд байгаа нууцуд байсан бүх зүйлсүүд ил болдог. Тийм ээ гэрэлттэй адилхан Христийн гэрлээр дамжуулаад өнөөдөр түнэр харанхууд хүмүүсийн харж чадахгүй байсан тэр нууцад оршиж байсан тэр бүх зүйлсүүдийг Бурхан гэрлээр дамжуулаад илэрхий болох болно. Тийм учраас ижлэгдэхгүй байхаар халагдсан зүйл гэж байхгүй юм. Мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан зүйл гэж огт байхгүй гэдгийг маш тодорхой тийм хэлсэн байна. За сүүлийн 18 дахь эшлэгийг харах юм бол тийм та нар яаж сонсож буугаан анхаараа гэж хэлсэн. Хинд байн түүнд ихээр өгөгдөнө. Бидний амьдрал гэрэл байна. Гэхдээ энэ гэрлэлийг бид өөрсдийнхөө амьдралаас цацраах тусам энэ нь илүү ихээр цацарч, илүү ихээр өгөгдөж, илүү ихээр өрөөгдөх болно. Хинд одоо байхгүй байна. Түүнд байгаа ч хүртэл түүнээс тийм одоо байхгүй байх болно гэдгийг энэ дээр тийм одоо хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр тийм бид нар гэрлийг зөвхөн өөрийнхөө хэмжээнд л хадгалж гэрлийг зөвхөн өөртөө л тийм үнэхээр одоо сайн байхаар өөрийгөө л гэрэлтүүлэхээр бид нар гэрлийг ашиглах юм бол энэхүү гэрэл яваандаа бүхэх болно. Энэхүү гэрэл яваандаа ундрах болно. Тийм учраас бид нар өнөөдөр гэрлийг үргэлжид бид нар асааж байх хэрэгтэй. Гэрлийг бид нар үргэлжид тийм ээ гэрлийн тэр одоо өвчрөхөг тэр энерги тийм ээ одоо эрч хүчийг бид нар өөрсдөө амьдралаас үргэлжид тийм үнэхээр амьдралдаа бас шинчилж байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ бол тийм ээ бас гэрэл гэдэг бол мэдээж бас одоо дээр үед бол тийм ээ одоо дэнлүү байсан байгаа. Бид нар ч гэсэн одоо лаг тийм ээ одоо шүдэнзээр бид нар лаг асаах үед лаанаас гэрэл гарна. Тэгвэл лаа өөрөө тийм ээ хайлж уусаж тийм ээ өгөө болдог байгаа. Тийм учраас энэ бол тодорхой хэмжээний гэрэлд амьдрна гэдэг, гэрэлд байна гэдэг нь өөрийгөө зориулах зориулалтын тухай ярьж байгаа. Бид гэрэлд байснараа, бид гэрлийг харуулснараа бид үнэхээр өөрийгөө зориулж байгаа үйл явц маань бид нар үнэхээр тийм ээ хайлах, урсах, тийм ээ үнэхээр хорогдох мэт тиймэрхүү мэдрэмжүүдийг бид нар авдаг хэдий ч энэ нь бусдад сайн юм аа. Бусдад нэгүсэл дамжуулах юм аа. Бусдыг үнэхээр тийм үнэхээр гэрэл гэгээтэй амьдралаар амьдруулах тэр гайхамшигтай зүйлийг өгдөг юм аа. Нэг талаасаа бид хорогдож байгаа мэт боловч нөгөө талаасаа бидэнд байгаа зүйл нь ихээр өгөхдгийн төлөө Бурхан гэрлийг инхүү ашигладаг юм аах дунараа. Амен. Тэгээ та бүгдийгээ эзний нэрээр өрөөж байна. Тэгээ өнөөдөр бүгдөө савн доор байдаг дэнлүү биш харин савн дээр байдаг дэнлүү. Дэнлүүний суурин дээр байдаг тийм ээ тэр зорилгоо гүйцэлдүүлсэн тийм дэнлүү, тийм гэрэл бүгдөө болж амьдарцгаая. Тэгээ энэ өдрийн туршид таны гэрэл гэрэлтэх болтугай. Энэ өдрийн туршид Христийн гэрэл танаар дамжуулаад амьдралчин байгаа олон харанхууд хүмүүсийн амьдралд байгаас олон харанхууг танаар дамжуулаад гэрэлтүүлэх болтугай. Тэгээд ижлэгдээгүй байсан зүйлсүүд гэрэлд ил болох болтугай. Мэдэгдээгүй байсан зүйлсүүдийн нууц нь гэрэлд бас илэрхийлэгдэж нууц биш болох болтугай. Эзний нэрээр та бүгдийг өрөөж байна. Тэгээ бүгдөө хамтдаа залбираад бүгдөө дуусгацгаая. Халелуя, хайртай их эзэм танд баярлалаа. Их эзэм та биднийг ертөнцийн гэрэл газрын давс байхаар дуудсан. Тийм ээ эзэм нь Есүсээр агуулгдсан Есүсийн гэр бүлийнхэн бид. Үнэхээр Есүсийн гэрлээр бас бид амьдарч, Есүс биднийг гэрэл байлгаж, Есүс биднийг гэрэл байлгахдаа савны доор нуудаг гэрэл биш. Дэндүүнээс суурин дээр тавьдаг. Тийм ээ тэр үнэхээр бусдад гэрэл гэгээг цацруулагч, тийм өр нөлөөтэй гэрэл байгаасаа гэж бид нарыг дуудсан. Их эзэм нь тэгээд үнэхээр бидний амьдралд гэрэлтэж байгаа энэ гэрлийг бид нэр өдрөөс өдөрт өдөөхийг хүсэж байна эзэм нэ. Өдрөөс өдөрт цацраахыг хүсэж байна эзэм нэ. Халелуя бурхан. Тэгээд та бидний энэ гэрлийг зөвхөн өөртөө зориулж нэгэн байхаас хамгаалж өгөөч юм. Өөртөө зориулж зөвхөн өөртөө ашигладаг нэгэн тийм үнэхээр хувиа хичээсэн нэгэн байх байдлаас та биднийг чөлөөлж өгөөрэй эзэм нэ. Тэгээд энэхүү гэрлээр дамжуулаад бидний амьдралд олон нууцуд ижлэгдэх болтугай. Олон түннэр харанхуунууд хүмүүсийн амьдралаас тийм үнэхээр зайлах болтугай эзэм нэ. Аава таньда алдрыг өргөё. Энэ өдрийн туршид таас биднийг өөрийнхөө гэрлээр гэрэлтүүлж өгөөрэй. Мөн бидэнд өгсөн гэрлээр дамжуулан энэ өдрийн туршид бас бид найз нөхдөйгөө ах дүүсийг хэн нэгнийг бас бид Христийн гэрлээр гэрэлтүүлэхийг хүсэж байна. Их эзэм танд баярлалаа. Бидний эзэн Есүсийн нэрээр даатхан өргөж залбирч байна. Аамен.
За эзэн та бүгдийг ивэх болтугай.